Сайн байцгаана уу та бүхэнд олон улсад болсон үйл явдлыг таймлан хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп улс орнуудад нийтэд нь их хэмжээний татвар ногдуулах шийдвэрийг гаргасан. За үүний дараагаас Америкийн нэгдсэн улсад 50 улс хандаж худалдааны асуудлаар яриа хэлцээ өрнүүлэх ийм шийдвэрийг гаргасан тухайга мэдгдсэн гэж тус улсын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд мэдгдсэн байна. За энэхүү яриа хэлцээ өрнүүлсэн орнууд дотор Израиль, Энэтхэг болон Тайван зэрэг улс болон тухайн өөртөө засан тогтнох эрх бүхий улсууд бол хандсан гэж мэдэгдэж байна. За энэхүү гол зорилго нь бол өөрсдийнхөө экспортод нь учирч байгаа Дональд Трампын ногдуулсан тарифын нөлөөллийг бууруулах зорилготойгоор Америкийн нэгдсэн улсад хандсан юм байна. Тухайлах юм бол Тайваны ерөнхийлөгч Лай Чинтай Америкийн нэгдсэн улсад хандаж яриа хэлцээ өрнүүлэх санал тавьсан байна. За үүндээ бол яриа хэлцээний үндэс болгож татварыг тэглэх ийм саналыг тавьсан. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын бараа бүтээгдэхүүнд татварын тэглэх ийм саналыг тавьсан байна. За харин Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Израилийн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 17% татвараас чөлөөлөгдөхийг хүсэж Америкийн нэгдсэн улсад хандсан гэж мэдэгдэж байна. За Дональд Трампын ногдуулсан маш өргөн хүрээг хамарсан бүх олон улсуудад тавьсан энэхүү тариф нь бол бям гаргаас эхлээд хүчин төгөлдөр болж эхэлсэн. За эхний хувьд бол нийт дуусад нь бол 10% суур тарифыг бол ногдуулсан. За ингээд Америкийн нэгдсэн улсын далайн бомб нисэх онгоцны буудал гайлын агуулгуудад тухайн тарифыг ногдуулах шийдвэр бол хэрэгжиж эхэлсэн байна. За ингэснээр Америкийн нэгдсэн улс дэлхийн 2 дугаар дайны дараа бол тохиролцсон тарифын тохиролцооноос гарч байгаа гэсэн утгыг бол агуулж байна. За дэлхийн 2 дугаар дайны дараа үүсэн бий болсон энэ тарифын тогтолцоо бол үндсэндээ улс орнууд харилцан тарифыг бол тохиролцсны үндсэн дээр хоорондоо тариф татварыг ногдуулж ирсэн болвол энэ байдал өөрчлөгдөж байгаа юм байна. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ногдуулсан тарифаас үүдэн өнгөрсөн 7 хоногт Америкийн хөрөнгийн биржүүдийн ханш бол унсан. За бараг 6 их $80 арвал буурсан гэж үзэж байгаа. За энээс үүдээд бол дэлхийн эдийн засгийн уналт хямрал үүсч болжгүй гэж эдийн засгчид санаа зовж болгоомжиж байгаагаа мэдгдсэн байна. За харин үүнийг няцааж нэм гарагийн өглөө бол Трампын эдийн засгийн зөвлөхүүд ээлж дараалан телевизийн нэвтрүүлгүүдэд оруулж ярьцлага өгсөн. За ингэснээр бол энэ үеэрээ бол тарифыг ногдуулсан явдлыг бол хамгаалсан. За ингээд цаашдаа энийг ногдуулах гол шалтгаан нь бол дэлхийн худалдаанд эслэх Америкийн байр суурийг бэхжүүлэх зорилготой гэдгээ мэдэгдсэн байгаа. За харин Америкийн сангийн сайд Скотт Бенсент бол импортын тариф бол улаан хугацаанд тогтсон худалдааны тэнцвэрийг арилгах зорилготой. За энэ тарифыг ногдуулсан явдал нь яриа хэлцээ хийхэд Америкийн эслэх байр суурийг бэхжүүлж өгсөн чухал ач холбогдолтой гэж мэдэгдсэн. За тэрээр мөн эдийн засгийн уналт болох магадлал бол бага гэж үзэж байгаа. За яагаад вэ гэх юм бол Америкийн хөдөлмөрийн зах зээл шинээр нэмэгдэж байгаа ажлын байрны тоо бол өндөр хэмжээнд нэмэгдэж байгааг энэхүү мэдээнд онцолж мэдэгдсэн байна. За хэдийгээр Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд эдийн засгийн уналт болохыг үгүйсгэж байгаа ч гэсэн импортын татварын улмаас Америкийн дотоодын нийт бүтээгдэхүүн буурч болцсохгүй гэж эдийн засагчид анхааруулж байна. За тухайлах юм бол JP Morgan-ы эдийн засагчид Америкийн эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1.3%-аар өснө гэж таамаглаж байсан бол энэхүү таамаглалаа бууруулж 1.3% болж өсөх магадaltaй гэж үзсэн байна. За харин энэ хооронд Америкийн гайлын байгууллагууд бол гайлын татварыг бол үргэлжлүүлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. За харин лав гаргаас эхлээд бусад орнуудад ногдуулсан тухайлсан өндөр хэмжээтэй тарифын үйлчлэл бол хэрэгжиж эхэлнэ. За энэ тарифыг шүүмжилж байгаа хүмүүс байгаа. За тэдгээр хүмүүсийн гол шүүмжилж байгаа зүйл нь бол тарифыг тодорхойлохдоо ашигласан аргачлалыг бол ихээхэн буруу шааж байгаа. За яагаад вэ гэх юм бол зарим улс бүс нутгуудад ногдуулсан татвар нь бол ямар ч утгагүй гэж үзэж байгаа. За тухайлах юм бол зарим аралд бол огт хүн амтан амьдардаггүй тийм арлуудад хүртэл бол татвар ногдуулсан байсан. За энэ бол их мэргэжлийн бус байсан гэж үзэж байгаа. За харин Америкийн нэгдсэн улсын худалдааны сайд Ховард Лютник энэ стратегийг бол хамгаалсан. За яагаад бас ийм эзэнгүү хүн амьдардаггүй арлуудад хүртэл тариф татвар ногдуулсан бэ гэхээр энэхүү арлуудыг ашиглаж тарифын цоорхоо үүсгэж улс орнууд тарифаас зугтах магадaltaй учраас бүгдэнд нь энэхүү тариф ногдуулах болсон гэдгээ мэдэгдсэн. За харин Америкийн засгийн газар бол энэхүү тариф ногдуулсан явдлаа мэдээж ихэр гадны улс орнуудтай хийж байгаа яриа хэлцээндээ тухайн орнуудыг буулт хийлгэх, за мөн худалдааны алдагдлыг бууруулах зорилготой гэж мэдэгдэж байгаа ч гэсэн энэхүү өндөр
ноогдуулсан тарифаас болоод зарим улсууд бол хариу арга хэмжээ авах төлөвтэй байна. За үүнээс болоод дэлхийд даяар худалдааны танд дэгдэж болзошгүй гэж эдийн засагчид анхааруулж байгаа юм байна.